Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай сэтгэл өвдгөм хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2024 оны 2 дугаар сарын 17-ны Бэмб гариг буюу амралтын өдрөөр Мелоди Хоффман ээж Мегенийхэн хамтаар гэрээсээ гарч хүнсний дэлгүүр орон хүнсээ цуглуулчаад дараа нь хамтдаа тако идэн араас нь оройн хоолойч мөн идчихэд гэртээ буцаж ирсэн. Үүнийхээ дараа тэд хамтдаа буудан дээрээ сууцгаан кино үзэж байгаад үзчихсэн кино нь оройны 11 цагийн үед дуусч тэд унтахаар өөрсдийнхөө өрөөнд орцгоосон байдаг. Гэтэл оройны 11 цаг 27 минутанд Меганы утсанд Live 360 гэх байршил тогтоодог утасны аппаас мэдээлэл ирсэн ба энэхүү мэдээлэл нь Мелодиг гэрээсээ гараад явлаа гэсэн ийм мэдээлэл байсан. За энд харагдаж байгаа энэхүү бичлэг бол Меганы гэрийн зочны өрөөнд нь байх хяналтын камерын бичлэг. Бичлэгэн дээр харагдаж байгаачлан Мелоди гэрээсээ гарах гээд гутлаа өмсөж яхад нь гар утасных нь гэрэл нь асч унтарч байгаа. Тэгэхээр тухайн үед Мелодид хэн нэгнээс дуудлага юм уу мессеж ирж исэн гэсэн үг. За охиныгоо гэрээсээ гараад явсан гэдгийг нь мэдсэн Меган Мелоди руу тоглоод байна уу хэмээн зурвас бичгэд Мелоди хариуд нь би удахгүй буцаад ирнэ хэмээн хариу бичсэн. Меган дахиад охин руугаа түлхүүрээ авсан юм уу яг хэдэн цагийн үед гэртээ ирэх юм бэ хэмээн зурвас бичгэд Мелоди хариуд нь сайн мэдэхгүй байна хэмээн хариу бичсэн байдаг. Энэ үед мэдээж охиндоо санаан зовсон Меган охиныхоо байршлыг нь хараад хаашаа явж байгааг нь ажиглаад сууж исэн байгаа. Гэтэл Мелоди гэрээсээ гараад эхлээд Лин Каунтид байх Morgan Creek Park руу яваад дараа нь шөнийн 1 цагийн үед Marion хот руу гэрийнхээ ойролцоо буцаж ирээд гэрээсээ холгүйхан байх нэгэн байрны ойролцоо ирсэн гэдэг нь бол байршил заагч дээрээс нь тодорхой харагдчихсэн. Тэгснээ үүнээс хойш нэг их удалгүй 1 цаг 17 минутанд Мелоди байршил тогтоогчоо унтраачихсан байгаа. Ингээд Меган Мелодигийн байршлыг нь харах боломжгүй болсон тул түн рүү байршил тогтоогчоо асаа хэмээн зурвас бичгэд Мелоди заа хэмээн хариу бичсэн боловч асаагаагүй. Меган харин түн рүү дахин хэд хэдэн удаа байршил тогтоогчоо асаахыг сануулсан зурвас бичгэд Мелоди хариуд нь би одоо очиж гинөө хаалгаа төвчлгүй орхичороо хэмээн хариу зурвас бичсэн байдаг. За үүний дараа Меган дахин хэд хэдэн удаа Мелоди руу зурвас бичсэн. Гэхдээ хачирхалтай нь Мелоди нэлээд удажиж ээж рүүгээ хариу зурвас бичижсэнээс гадна нэлээд урт зурвасуудыг бичээд исэн. Ер нь бол Мелоди ээж рүүгээ хариу бичихтэй дандаа ганц 2 үгээр л хариулдаг. Тэгсэн энэ удаа болохоор найзтайгаа байрны урт талын зогсоол дээр машин дотор юм яриад сууж ийн гэх мэт нэлээд дэлгэрэнгүй зурвас бичээд исэн байгаа. За гэтэл шөнийн 3 цаг 13 минутанд Меганы утсанд Мелодигийн утаснаас мэдээлэл ирсэн байдаг. Мелодигийн утсан дээр emergency contact буюу яаралтай үед холбоо барих хүн гэсэн хэсэг дээр нь ээжийнх нь утас холбоотой байт юм байлээ. Хэрвээ утсан дээр нь ямар нэгэн хүчтэй дөргөлт мэдрэгдэх ч юм уу аль эсвэл утасны эзний биеийн модсон үед emergency contact дээр нь байгаа хүнд мэдээлэл очдог. Гэтэл яг үүний дагуу шөнийн 3 цаг 13 минутанд Меганы утсанд охиных нь утаснаас осол гарсан гэсэн мэдээлэл ирээд утас нь хаана байгаа талаар хамгийн сүүлд зааж исэн байршлыг нь Меган руу явуулсан байгаа. Ингээд Меган тэрт орно гэрээсээ гарч Мелодигийн утасных нь байршил хамгийн сүүлд зааж исэн газар руу жолоодож эхэлсэн ба хурдны зам руу ордог туслах замын ойролцоогоос охиныхоо утсыг замын хажууд эвдэрсэн байдалтай хэвтэж яхад нь олсон байдаг. За дараагийн өдрийнх нь өглөө Эми Робс гэх эмэгтэй Марионоос 30-аад минутын зайтай байх Амана гэх жижигхэн хотын Лили гэх нуурын эргээр алхаад явж итэл хосууд бололтой эрэгтэй эмэгтэй 2 хүн түүн дээр ирээд бид 2 нуурын эргээр алхаж байгаа хүний цогц шиг зүйл олж харлаа. Харсан зүйлдээ итгэж чадахгүй байна. Бид хоёртой хамт очиод шалгаад өгөөч хэмээн Эмигээс асуусан. Ингээд Эмиж тэднийг дагаж явсаар өнөөх заасан газарт нь ирэхэд үнэхээр л нэгэн эмэгтэй доошоо харсан байдалтай дотор хувцснаас өөр зүйлгүй нүцгэн ийм байдалтай зүлгэн дээр хэвтчихсэн. Үүнийг харсан Эми тэрд орон шуурхай албаны 911 утсанд дуудлага өгч цогцсны талаар мэдээлсэн байдаг. За Эмигийн өгсөн энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд Лили нуурын ирэг дээр ирээд зүлгэн дээр доошоо харсан байдалтай хэвтэх Мелодигийн цогцыг олсон байдаг.
Мелодигийн цогцос олдох үедээ нуруунд дээрээс нь ямар нэгэн эртээ зүйлээр ухаад авчихсан юм шиг маш том цөм авсан шархнуудаар дүүрэн байснаас гадна нуруунд тус газраа хэд хэдэн удаа хутгалуулсан байсан. Гэхдээ задлан шинжилгээний хариугаар түүнийг хоолоогоо болгон амьсгал дутагдсны улмаас нас барсан хэмээн аль бие усны хариу гарсан байдаг. Цаашлаад түүний гаран дээр болон бугуун дээр нь үүссэн байсан шархнуудыг харах юм бол хэрэгтэн түүнийг хүлж агаад энэхүү аимшигтай яргаллаа үйлдсэн гэдэг нь бол тодорхой харагдчихсэн байгаа. Хэдийгээр мелодигийн цогцос олдох үедээ дотор хувцснаас өөр ямар ч хувцсгүй нүцгэн олдсон боловч түүний биенээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Эсвэргээрээ мелодигийн бүх хувцсыг тайлсан байсан нь гэмт хэрэгтэн энэхүү хэргийг бэлгийн хүчирхийлэл үйлдэх зорилгоор хийсэн юм шиг мөрдөгчдөд харагдуулахаар оролцсон мэт харагдчихсэн. Үүнээс гадна мелодигийн цогцос олдсон газраас хэрэгтэй холбоотой ямар ч эд мөрийн баримт гэхэр зүйлс олдоогүй. Тэгэхээр гэмт хэрэгтэн мелодигийн амь насыг өөр газар хөнөөчхөд цогцсыг нь нуурын эрэг дээр авчирээд орхисон байх өндөр магадлалтай. За Мелоди Хоффман гэж хэмбэ. Мелоди нь 2003 оны 12 сард Меган болон TJ нарын охин болон мэндэлсэн. Тэрээр ахлах сургуулаа төгсөөд Kirkwood Community College-д элсэн орсон ба совилогч болохоор суралцж эхэлсэн. Гэхдээ Мелоди коллежид элсэн орсныхоо дараа хичээлүүд дээрээ унаад байсан тул удалгүй нэг жилийн дараа сургуулаасаа гарсан байдаг. За ер нь бол Мелоди хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй хэмээн онцлогдчихсэн юм байлээ. Түүний оюуны хөгжил нь биеийн хөгжлөөсөө хамаагүй удаашралтай байсан. 20 настай байх үед нь эмчнэр түүнийг 12-оос 14 настай хүүхдийн хэмжээнд бодож сэтгэдэг хэмээн оншилсан байдаг. Үүнээсээ болоод Мелоди маш итгэмтгий, хинч юу ч гэж хэлсэн шууд л итгэдэг, яг л чаахан хүүхэд шиг тийм нэг цагаахан хүн. За оюуны бэрхшээлээсээ болоод түүний коллежид сурах хүсэл нь бүтлгүүцсэн ч гэсэн Мелоди өөрөө амьтанд маш их хайртай тул амьтны асрамжийн газар сайн дурын ажил хийдэг байсан. Эргэн тойрныхын хүмүүс түүнийг ямар ч хариу нэхэхгүйгээр бусдад тусалдаг, хорвоогийн бүх л зүйлийг хайрладаг, маш яриа, сайхан сэтгэлтэй, гинэн итгэмтгий нэгэн хэмээн ярьсан байдаг. За ер нь бол хэдийгээр энэ үед Мелоди насанд хүрчихсэн байсан ч гэсэн яагаад 2 дугаар сарын 17-ны орой Меган охиндоо санаан зовоод унтаж чадахгүй, байн байршлыг нь шалгаад, байршил тогтоогч асаа гэд зурус бичээд байсан гэдэг нь эндээс бүр тодорхой болоод ирж байгаа юм. Хэдийгээр Мелоди 21 настай ч гэсэн тэрээр 13 настай хүүхчгэл бодож сэтгэдэг. Үүнээс гадна Мелоди гэрээсээ гарч явсныхаа дараа ээжтэй найзуудтайгаа хамт байна гэж хэлсэн. Тэгвэл үүнийхаа дараа тэрээр Snapchat дээрээ нэгэн стори хийсэн байдаг. Тэрхүү сторийн дээр Мелоди нэгэн машины арын суудалтанд суучихсан. Бичлэгнийх нь ард чанга дуу яваад Мелоди тэрхүү дууг нь дагаж дуулж байгаа нэг иймэрхүү бичлэг байсан юм бэлээ. Меган охиныгоо бараг л найзгүй гэдгийг нь маш сайн мэдчихсэн тул энэ үед бүр ихээр санаа зовж исэн гэдг нь ойлгомжтой. За охиноо маш харамсалтайгаар алдсан Меган мөрдөгчдтэй уулзаж мэдүүлэг өгөөд охиныхон утас болон охин нь хэрэг гарах үед хаана байсан гэж утасных нь байршлууд зааж исэн талаар гээд ер нь л өөрийн мэдж байгаа бүх зүйлсээ мөрдөгчдөд хэлж өгсөн байдаг. Мөрдөгчүүд Мелодигийн утсан дээрээс түүний Apple Watch-ыг нь шалгаж үзээд Мелодиг Morgan Creek Park-д байх үедээ буюу шөнийн 1 цагаас өмнө амь насаа алдсан байх өндөр магадлалтай хэмээн таамагласан. За ер нь бол энэ үеэр мөрдөгчүүд аль хэдийн хамгийн ихний сэжигтнээ шалгаад эхэлчихсэн байсан бөгөөд энэхүү сэжигтэн нь бол Мелодигийн экс найз залуу болох 20 настай Маккенли буюу эргэн тойрных нь хүмүүсийн дуудлагаар Кен гэх залуу. Кен Мелоди хоёр анх болзооны апаар хоорондоо танилцаад 2 сарын турш үерхэд 2023 оны 12 сард салцгаасан байлээ. Кен бол Мелодигийн анхны найз залуу байсан бөгөөд Кенийг өөрөөс нь салах үед Мелоди маш ихээр сэтгэлээр унсан. Цаашлаад Кенийг өмнөх найз охин нь болох Никия гэх эмэгтэйтэй буцаж нийлхийн тулд өөрөөс нь салсан гэдгийг мэдээд Мелоди бүр ч ихээр шархалсан байдаг. Мөрдөгчүүд Кен Мелоди хоёрын хоорондоо бичлэлсэн, муудалцсан хэд хэдэн зурвсуудыг Мелодигийн утсан дээрээс нь олсон бөгөөд
Өөр нэг аимшигтай зүйл нь гэх юм бол Кенни өмнөх найз охин Никиал ганцхан жирэмсэн байгаагүй. Мелодид задлан шинжилгээ хийх үед түүнээс жирэмсний гормон илэрсэн байдаг. Тэгэхээр Мелоди жирэмсний дөнгөж ихэнх үе дээрээ байсан, аль эсвэл үр хүндэлт хийлгээд удаагүй байсан гэсэн үг. За Кен Мелоди хоёр муудалцаад салах үед Мелоди түүнд хандан дахиж битгий миний эргэн тойронд гарч ирээрээ, хэрвээ намайг тайван орхихгүй бол би цагтаа дуудан шүү гэж Кенд хэлжсэн бэлээ. Гэтэл Кен Мелодигаа салчаад гэрт нь ирж өөрийнхөө эд зүйлсийг авч исэн өдөр Мелодигийн утсанд нэгэн үл таних дугаараас сүрдүүлгийн үгтэй зурвсууд ирсэн байдаг. За энэхүү зурвсууд нь ерөнхийдөө бол чи болгоомжтой л байгаарай, чи бас чиний гэр бүлийнхэнд юу ч тохиолдож магадгүй шүү гэсэн ийм утгыг агуулсан байснаас гадна Мелодиг бүр 9 шидээр хараан зүгсэн байсан. Гэхдээ энэхүү зурвсууд нь яг ямар хүнээс ирсэн гэдэг нь бол тогтоогдоогүй юм байлээ. Меганы хэлснээр бол тэрээр энэхүү Мелоди руу сүрдүүлгийн зурвсууд бичсэн хүнийг Кен гэж бодож байгаа. Цаашлаад Меган Мелодиг алга болсны дараа цогц нь олдохоос өмнө Кен рүү зурвас бичээд охинтой нь уулзсан эсхийг асуухад Кен хариуд нь өөрийг чинь охинтойгоо уулзахгүй гэд байхаар нь би уулзаагүй. Мелоди надаас уулзъя гэж хэд удаа асуусан. Гэхдээ би ээж чи уурлаад байдаг болохоор чамтай уулзахгүй гэж хэлсэн хэмээн хариулсан байдаг. За ингээд цагдаагийн ажилтнууд Кеннийг хэлцээр авчиран түүнээс мэдүүлэг авч эхэлсэн. Энэ удаад ч гэсэн тэрээр өөрийгөө Мелодитэй хэрэг гарсан өдөр огт уулзаагүй хэмээн мөрдөгчдөд хэлсэн. Гэхдээ энэ нь бол худал мэдүүлэг. За энэхүү замын хяналтын камерын бичлэгэн дээр харагдаж байгаачлан Кен машинтайгаа Мелодиг 2 дугаар сарын 17-ны орой гэрээс нь очиж аваад дараа нь Морган парк руу явж байгаа дүрс бичлгүүд нь өөр хэд хэдэн хяналтын камеруудад бичигдэн үлдсэн байдаг. Цаашлаад тухайн орой Кенни машин Морган Крик паркаас Марин руу яваад Мелодигийн гэрээс холгүйхан байх нэгэн байрны урт талын зогсоол дээр ирж байгаа нь мөн хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан. Тэгэхээр тухайн орой Кенни явсан эдгээр бүх газрууд нь бүгдээрээ хэрэг гарсан өдөр Мелодигийн утасны байршил яг хаан зааж исэн тэр бүх газруудтай яг таг таарч байгаа. Үүгээр зогсохгүй дараа нь Кенни машин Маринаас хөдлөөд Мелодигийн цогцос олдсон Лили нуур руу явж байгаа дүрс бичлэгэнч мөн олдсон байдаг. За зөвхөн хяналтын камерын бичлгүүд ч гэлтгүй мөрдөгчөд Кеннийг Мелодитэй уулзахаасаа өмнө яг хаагур явж ирснийг нь мөн утасных нь байршлаар хүн илрүүлсэн ба түүний очисон газруудаас хамгийн их анхаарал татсан газар нь бол Walmart дэлгүүрээсэн. Кен Мелодитэй уулзахаасаа өмнө Walmart-аас маш том хэмжээтэй энэхүү хутгийг худалдаж аваад зогсож байгаа нь энд харагдаж байна. Үүнийгээ Кен тайлбарлахдаа би энэ хутгийг хэрийн аялалтаа зориулж биеэ хамгаалахаар худалдаж авсан. Мелодитой бол ямар ч холбоогүй хэмээн мөрдөгчдөд тайлбарласан байдаг. За цаашлаад мөрдөгчөд Кенни машинд нь ч мөн нэгжлэг хийж үтсэн. Ингэж нэгжлэг хийж явах явцдаа мөрдөгчөд Кенни өнөөх Walmart-аас худалдаж авсан хутгийг жолоочийн суудлын хажуугаар шургуулан хийсэн байсныг нь олсноос гадна өөр 2 ширхэг яг адилхан том хэмжээтэй хутганы задлсан хоосон хайрцгийг нь мөн олсон байдаг. Гэхдээ энэхүү хоёр хайрцагын дотор нь бол хутгнууд нь байгаагүй. Үүнээс гадна Кенни машины зорчигчийн таалын суудлын урт талаас нь скотч болон халаасны хутгуудыг мөн олсон. Ингээд болоогүй мөрдөгчөд Кенни машиных нь багажийг онгоолгоод үзтэл тэндээс бүр ч аимшигтай зүйлс олдсон байдаг. За Кенни машиных нь багажин дотор бусад эд зүйлстэй хамт хийчихсэн байсан нэгэн том ууттай зүйлийг олсон бөгөөд энэхүү уутан дотроос Мелодигийн өмсөжсэн цусны толбтой ягаан подволог, Мелодигийн байнга өмсдөг хар өнгийн өмд, түүний цагаан өнгийн Apple Watch-ны оосор, хэд хэдэн бээлинүүд. За эдгээр бээлинүүд нь бол Кенни Walmart-аас хутга худалдаж авахдаа хамт авсан бээлинүүд нь. Цаашлаад уутан дотроос Кенни Walmart-аас худалдаа авалт хийсэн баримт нь мөн олдсон бөгөөд энэхүү баримтан дээр Кен эхлээд хутга болон бээлийн худалдаж авсныхаа дараа дахин Walmart-аас анх авсантайгаа яг ижилхэн хэмжээний 2 хутга болон дахин бээлинүүд нэмж худалдаж авсан гэдэг нь тодорхой болсон. Өөр бас Мелодигийн утасных нь гэр тэрхүү уутнаас олдсон юм бэлээ. Меганыг Мелодигийн утсыг нь олох үед түүний утас нь ямар ч гэргүй байсан.
Гэтэл ийхүү түүний утасных нь гэр Кенни машиных нь багаачнаас олдож байгаа нь энэ. Цаашлаад мөрдөгчөөд эдгээр эд зүйлстэй хамт нэгэн ногоон өнгийн уяаг мөн олсон ба энэхүү уяаг аллах үйлдэгтээ ашигласан гол зэвсэг нь байж магадгүй хэмээн үзсэн. За эхэндээ бол Кен өөрийгөө мелодитой огт уулзаагүй, түүнд юу тохиолдсон талаар юу ч мэдэхгүй хэмээн мэлцэжсэн бол мөрдөгчөд түүнд нотлох баримтуудыг нэг нэгээр нь үзүүлээд эхлэх үед Кен хэрэг гарсан орой яг юу болсон талаар эхнээс нь ярьж эхэлсэн. За энэхүү бичлэг бол Кен Лили нуурын эргээс буцаж ирээд гэртээ харихынхаа өмнөхөн дэлгүүрээс тамхи худалдаж аваад зогсож байгаа бичлэг. Бичлэгэн дээр Кен өөр нэгэн эрэгтэйгийн хамтаар явж байгаа нь харагдаж байгаа. Кентэй хамт явж байгаа энэхүү эрэгтэй бол түүний найз Дакота. Кенни ярьснаар Кен Дакота хоёр тухайн орой зүгээр л гадуур гарч хамтдаа цагийг өнгөрөөхөөр уулзсаасан. Дакотагийн хувьд тэрээр өмнө нь мелодитой уулзж байгаагүй. Учир нь Кен Дакота хоёр ч гэсэн танилцаад нэг их удаагүй байсан юм байлээ. Ингээд Кен Мелоди хоёр хоорондоо зурус бичилцэж байгаад уулзахаар болоод Кен харин Дакотаг дагуулад Мелоди дээр очисон бөгөөд тэд гуруулаа хамтдаа Морган Крик парк руу явцгаасан. Ийхүү парк руу явж явах замдаа яг юунаас ч болоодын ямар ч байсан Мелоди Кенд PlayStation 5 авч өгөх талаараа ярьсан байлээ. Харин үүнийг сонссон Дакота Мелоди тандан ийм үнэтэй юм Кенд авч өгөх жоогоог бодоход чамд нэлээд их мөнгө байгаа бололтой тэ хэмээн хошгинсон байдлаар хэлсэн ба хариуд нь Мелоди би зүгээр л түнд хайртай болохоор авч өгөх гэж байгаа хэмээн хариулсан. За энэхүү харилцан ярианы дараа тэд паркд ирсэн бөгөөд Дакота Кеннийг дуудаад тусдаа ярих юм байна хэмээн Мелодигоос түүнийг холдуулсныхаа дараа энэ нэлээд мөнгөтэй биш үү, хоёлаа жоохон айлгаж жагаад мөнгө авъя л да гэхэд нь Кен бол шууд татгалцсан. Харин энэ үед Дакота халааснасаа буу гаргаж ирээд Кенни толгойд буугаа тулган яг одоо очиод наад охиныхон гарыг нь скотчоор хүл хэмээн хэлсэн байгаа. За Кенч түүний хэлснийхэн дагуу машиндаа буцаж очиод Мелодигийн гарыг нь скотчоор арт нь хүлсэн. Энэ үед харин Мелоди Кенээс яг юу болоод байгаа талаар асуусан бөгөөд Кен хариуд нь би өөрөө сайн мэдэхгүй байна хэмээн хариулсан байдаг. Ингээд тэд паркаас хөдлөн Марион дээрээд бидний мэдж байгаачлан нэгэн байрны урт талын зогсоол дээр машинаа байрлуулсан байгаа. Энэ үед Дакота Мелодигийн утсыг нь булааж авсан бөгөөд Мелодигийн өмнөөс Мегантай зурус бичилцэж эхэлсэн. Харин Мелоди энэ үед нь Дакотаг энэ үйлдэлүүдэд зогсоо хэмээн шаардаж дараа нь түүнд хандан манай ээж миний байршлыг утсан дээрээсээ харж чадна. Удахгүй биднийг олоод ирнэ. Чи болсон ч л дээрдээ хэмээн хэлсэн ба энэ үед харин Дакота Кенд Мелодигийн утсыг нөгөөд байршил тогтоогчийн унтраа хэмээн тушаасан. Ингээд Кен түүний хэлсний дагуу байршил тогтоогчийг нь унтраасан нь энэ. За дараа нь тэд байрны урт талын зогсоол дээрээс хөдлөөд Лили нууран дээр ирсэн байгаа. За ер нь бол Кенни ярьж байгаагаар тухайн үед Кен жолоол бариад явж исэн. Харин Дакота бууга гартаа барьчихад паркаас Марион руу ирэх үедээ цаашлаад зогсоол дээр байж авах үедээ бүр Марионоос Лили нуур руу явж авах үедээгээд бүх л хугацааны туршид Мелодиг зодсоор байсан. Кен хэд хэдэн удаа түүнд үнийгээ бол түүнийг зүгээр явуулчихъя хэмээн хэлсэн боловч Дакота энэ үед нь Кен руу бууга тулган түүнийг мөн л сүрдүүлжсэн байгаа. За ингээд тэд Лили нууран дээр ирэх үед Дакота Мелодиг авч машинаас буугаад Кеннийг машиндаа үлдэмээ хэлсэн. Хамгийн ачирхалтай нь Кенни хэлж байгаагаар тэрээр машин дотроо тэднийг буцаж ирэхийг хүлээж агаад машиндаа төрзөөр унтчихсан байсан хэмээн мэдүүлгээ өгсөн байдаг. За энд нэг зүйлийг нэмж хэлэхэд энэхүү мэдүүлэг нь бол Кенни талаас өөрийгөө өмөрч гэмт хэрэгт ямар ч буруугүй хэмээн мөрдөгчдөд өгсөн мэдүүлэг. Тэгэхээр Кенни өгсөн энэхүү мэдүүлгүүдийг 100% үнэн гэх ямар ч баталгаа байхгүй. За мөрдөгчд ч гэсэн Кенни ярьсан энэхүү түүхэнд бол огт итгээгүй. Энэ бүхэн үнэхээр л үний юм бол Кен X найз охиныг нь найз нь алах гэж байхад юу машиндаа унтаад байж ах. Үүний оронд тэрээр цагдаад дуудлага өгч болох л байсан. Иймээс мөрдөгчд түүнийг санаанаасаа худал зүйлс зохион ярьж ийн хэмээн бодсон байгаа.
Гэтэл удалгүй Кенни машин дотроос олдсон хутаг болон аллагын гол зэвсэг хэмээн үзээд байгаа ногоон уяан дээр хийсэн ДНА болон хурууны хээ шалгах тестний хариу нь гарсан бөгөөд ногоон уяа хутаг хоёр дээрээс хоёулан дээрээс нь Кен биш Дакотагийн хурууны хээ олдсон байдаг. Ингээд мөрдөгчөд тэр дорн Дакотагийн гэрт нэгжлэг хийж үзсэн ба гэрээс нь Мелодигийн зөөдөг харааны шил Кеннийн худалдаж авсантай яг ижилхэн хутга мөн хит хэдэн буу болон бууны сумнууд цаашлаад аллагын гол зэвсэг болох ногоон уяатай яг ижилхэн уяа бүр томоороо олдсон байдаг. За энэ зурган дээр харагдаж байгаачлан аллагын гол зэвсгийг уяа гэж дуудахад бас хэцүү. Ер нь нэлээд бүдүүн баг олс гэж хэлж болохоор ийм зүйл харагдаж байгаа. За ингээд 20 настай Кен болон 18 настай Дакота нар Мелодигийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй гол сэжигтнүүдээр тэр дороо баривчлагдан хоригдсон. Үүнээс гадна Кен Дакота хоёрыг Walmart-аас хутаг болон Белли худалдаж авч явах үеэр тэдэнтэй хамт 18 настай Логан гэх эрэгтэй мөн хамт явж байгаа нь Walmart-ын хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Ингээд мөрдөгчөд Логан гэх энэхүү этгээдтэй уулзаад түүнээс мэдүүлэг авах үед тэрээр хэлэхдээ бид гурав тухайн үед гуруулаа хамт аллах үйлдэхээр хутга болон Белли худалдаж авсан. Гэхдээ би яг үнэндээ айгаад байсан болохоор яваад өгсөн. Түүнээс цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна хэмээн хэлсэн байдаг. За мөрдөгчөд Логан гэх энэхүү этгээдийн утасных нь байршлыг нь шалгаад үзэхэд хэрэг гарах үед түүнийг найз охиныхон гэрт байсан хэмээн зааж исэн. Тэгэхээр Логан гэх энэхүү эрэгтэй бол тэдэнтэй хамт Мелодитэй уулзаагүй гэдг нь ийхүү батлагдсан байгаа. За ингээд 2024 оны 11 сард Кенни шүүх хурал албан ёсоор эхэлсэн байдаг. Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч нь хэлэхдээ Кен Мелодиг зодуулж авахад дэрэгтэн байсан гэдг нь үнэн. Амь насаа алдах үед нь ч мөн дэрэгтэн байсан нь үнэн. Гэхдээ тэр үүнд огт оролцоогүй. Түүнийг хүн амны гэмт хэрэгт буруутгах нь ямар ч үндэслэлгүй зүйл хэмээн Кеннийг өмгөөлсөн байдаг. Харин прокурорын талаас шүүх хурлын үеэр хэлэхдээ Кен Мелодиг жирэмсэн болсон гэдгийг мэдчихсэн. Гэхдээ энэ үед тэрээр өмнөх найз охинтойгоо буцаад нийлчихсэн. Найз охин нь бас жирэмсэн байсан болохоор хоёр найзтайгаа нийлж Мелодиг хөнөөхөр шийдсэн. Үүнийгээ ч тэрээр амжилттай гүйцэлдүүлсэн хэмээн хэлээд Кенни Мелодитой тухайн өдөр уулзахаасаа ч өмнө утсан дээрээсээ эхлээд Morgan Creek Park гэж хайгаад дараа нь Lily Lake гэж хайсан байсан баримтуудыг нь шүүхтээр дэлгэн харуулсан. Ингээд прокурорын талаас үргэлжлүүлэн хэрвээ тэр үнэхээр л яриад байгаа шигэ ямар ч гэм буруу гүн бол яагаад аллахаа бүр эртнээс төлөвлөөд байж исэн бэ хэмээн хэлсэн байдаг. За шүүх хурлын үеэр Кенни найз охин Никия гэрчийн мэдүүлэг мөн өгсөн. Тэрээр хэлэхдээ би Кенниг яг хүүхдийнхаа аав мөн гэдэгт анхнаасаа л эргэлзэж исэн. Хүүхдийн маань аав байх боломжтой 3 хүн байгаа. Тэдний нэг нь бол Кен мөн. Гэхдээ яг Кен аав нь гэдэг нь бол баттай биш. Кен ч өөрөө үнийг мэдж байгаа хэмээн ярьсан байдаг. За яагаад Кенни найз охин Никия шүүх хурал дээр ирээд ийм мэдүүлэг өгсөн бэ гэхээр энэ бол Кенни өмгөөлөгчийнх нь хийж байгаа ажил. Кенни өмгөөлөгч нь прокурорын хэлсэн Кен Мелодиг жирэмсэн болохоор нь хөнөөсөн гэсэн энэхүү яриаг нь үгүйсгэхийн тулд Кенни найз охиныг нь авч ирээд ийхүү гэрчийн мэдүүлэг өгүүлсэн нь энэ. За цаашлаад Логан Дакота хоёрын хэд хэдэн найзууд болон үеэлүүд нь шүүх хурлын үеэр мөн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэдний хэлж байгаагаар Логан Дакота хоёр хэд хэдэн удаа аллах үйлдэхээр төлөвлөжсөн байгаа талаараа хүмүүст яриад явж исэн бэлээ. Гэхдээ энэхүү яриаг нь сонссон хинч тэднийг үннээсээ яриад байна гэж бодоогүй. Бас л нэг утгагүй наргаа хийж гин гэж бодоол тоохгүй өнгөрөөцгөөсөн. Тэгэхээр яг үүнээс нь хараад үзэх юм бол Дакота, Логан, Кен 3 Мелодиг хөнөөхөөр айл эртнээс төлөвлөсөн байсан бөгөөд Логан бол тэр хоёртой хамт аллах үйлдэж чадахгүй байна гэд яваад өгсөн. Харин Кен Дакота 2 бүр Мелодиг хаана аваачих талаараа хүртэл анхнаасаа тохиролцож байгаад энэхүү аимшигтай хэрцгий аллагаа үйлдсэн болж таарч байгаа. Тэгэхээр өмнө нь Кенни өгсөн мэдүүлэг болох Кен өөрөө энэ бүхэнд ямар ч буруугүй, Дакота энэ бүхнийг хийсэн, тэр намайг сүрдүүлээд байсан болохоор надад үүнийг хийхээс өөр арга байгаагүй гэх мэт эдгээр ярьсан зүйлсүүд нь бүгдээрээ худлаа байсан гэдг нь эндээс юу нь бол харагдаж байгаа.
За ингээд Кенни эцсийн шүүх хурал болж шүүгчид ердөө 1 цаг 30 минут хуралдсны эцэст шүүхээс түүнийг Мелодигийн амь насыг хөнөөсөн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг болон 1-р зэргийн хүн хулгайлах гэмт хэрэгүүдэд гим буруутай хэмээн үзэж давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ялаар шийтгсэн. Харин Дакотагийн шүүх хурал нь удахгүй ердөө хэдхэн хоногийн дараа эхлэхээр тов нь гарчихсан байгаа юм байна. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд мөрдөгчид Дакотагийн утсыг нь шалгаж үзэж байгаад түүний Мелодигийн шилээгэн зүгээд утсан дээрээ селфи хийж өөрийнхөө зургийг авсан байсныг нь олсон. Үүнээс гадна бүр аимшигтай нь түүний утсан дээрээс Мелодигийн амь насыг хөнөөхөөсөө өмнөхөн авсан, Мелодигийн амныг нь скотчоор дараад хамарнаас нь болон амнаас нь цус гоожуулаад нүрийг нь бүр хавттлан зодцсон, уйлаад ээж байгаа зургийг нь мөн аваад утсан дээрээ хадгалчихсан байсан нь олдсон байдаг. Харин Кен найзтайгаа нийлэн Мелодигийн амь насыг хөнөөж явах үедээ түүнийг бие давхар байсан эсхийг мэдчихсэн үгүй нь бол одоо ч тодорхойгүй. Учир нь Кен Дакота хоёрын хин нь хэрэгээ хүлээгээгүй. Кен өөрийгөө Мелодигийн үхэлд ямар ч гин буруугүй хэмээн шүүхт оролцсон бол Дакотач гэсэн удахгүй болох шүүх хуралдаа өөрийгөө Мелодигийн үхэлд ямар ч гин буруугүй хэмээн оролцож байгаа. Хэрвээ эдгээр араатын шиг этгээдүүд багахан ч олов хийсэн зүйлдээ гэмшээд өөрсдөө гин буруутай гэдгийг хүлээгээд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн бол ядчил Мелодигийн гэр бүлийнхэн охинд нь яг юу болсон талаар бүх үннийг олж мэдэж чадах байсан. За та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусдадтайгаа мөн хуваалцаарай. Ингээд та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энд хүрээ дуусж гин. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.